Сайн уу хүрхнүүдээ энэ удаагийн бичлэгээр Хана Кимийн сурлын үргэлжлэл ангиудыг хүргэхэд бэлэн боллоо. 6 дугаар анги. Аялалд явсан залуус маань сургууль дээрээ буцаж ирснээр энэ анги эхэлнэ. Накацу нөгөө хоёрын өрөөнөөс явах гэж байсан чинь Ашиад дахиад хэсэг хугацаанд цуг байгаа чимээн гуйна. Накацугийн хувьд краш нь гуйж байгаа болохоор буун баяр үлдэхэр болно. Нөгөө талд Сано дахин үсрэлтэд давтаж байсан ч сайжирсан юм алга байлаа. Тогуразака ирээд шар малсан хідэн үг хэлээд явна. Сано харин түүний хэлсэн зүйлээс өөрийн үсрэлтийн сул талыг олж мэдэн дахин бэлгэлээ хийн. Саногийн асуудлаас болж Ашиягийн сэтгэл санаа өөр газарт нисэн оджээ. Түүний энэ байдлыг харсан Накацу хэн нэгэнд дурласан байж магадгүй гэж бодоод хардаж байгаа бололтой. Харин Ашия түүнд Санод санаа зовж байгаагаа хэлнэ. Накацу Ашияг гарч явсны дараа арай түүний дурласан хүн би юм биш үсттэй. Хэрвээ бид гэрэлвэл хүүхэдтэй болж зүгтаа ажиргалтай амьдрна. Гэхдээ хинэн аав, хинэн ээж гэсэн үгвэ гэх мэтээр ямар ч утгагүй юм бодоод үлдэнэ. 3 дармын сурагчид хэрэлдэдгээрээ хэрэлдээ зогсож байсан чинь хаанаас ч юм нэг сум насиж ирээд зүрхээр явуулах төхөв. Тэрхүү сумаар нэгэн бичвэр дайж явуулсан байлаа. Тэр нь сургуулийн хаа нэгтээ Эрдэнэс нуусан байгаа. Түүнийг олоорой гэсэн байдаг. Тэд ч юм үзээгүй юм шиг Эрдэнэсийг хайж эхэлнэ. Ашияд нэгэн гинтийн зүйл тохиолддог нь түүний аав ээж ирсэн байлаа. Тэдний Японд ирсэн шалтгаан нь жил болгон балсараа тэмдэглэдэг учраас аялаж яваа аж. Аав ээж охин гурийн болзож байсан газар Накацу Коморитой болзож байдаг. Ашияж тэр хоёрыг хараад аав ээжигээ хөөх шахуу гаргаад явуулна. Дормын хэд маань алт Эрдэнэсээ хайгаад зав алга. Нэгдүгээр дормын залуус 2 антийн шиг юм бариад Эрдэнэсээ хайна. Уг нь тэр 2 антийн үр дүнтэй юм шиг байгаа юм. Нэг ягаан өнгөтэй чиглүүлэг бичээсний хажууд аваачиж чаддаг. Тэгсэн нөгөө нүдэн балай, чихэн дүүлийн хэд маань хөшөөний ам дээр байрлуулсан байсан чиглүүлэг бичээсийг харалгүй хажуухан талын газрыг ухаад эхэлнэ. Хэлэгч муу үг олдохгүй юм. 2 дугаар дормынхан металл илрүүлэгчээр хайлтаа үргэлжлүүлнэ. 3 дугаар дормынхан тэнгэр бурхантай холбогдож сэжвэр хайж байлаа. Тэгсэн тэнгэрээс аянга буугаад заяанд хайсан Оскарыг хаг нэргэнэ. Хөөе тэгсэн чинь аянгийн энергийг ашигласан уу яасан цаасан дээр нэг юм сраацсан чинь лимбо гэсэн юм бичсэн байдаг. Юу ч юм байгаа юм. Ямар ч хэрэгцээгүй юм биччихэд гоёо байгуулсан аятай баярлана. Ашияг ээж нь хэсэг ажиллаж байгаад хүнд дурлсан юм уу гэж асуухад үгүй тийм юм өстой байхгүй гээл амийг нь хаалаа. Энэ үед Накацу Ашия руу залгаж хурдан сургууль дээр хүрээд ир гэж дуудана. Дормын хэд маань амжилт муутайж эрч хүчтэйгээр Эрдэнэсээ хайсаар л байв. Янз бүрийн сонин арга ашиглах нь ойлгомжтой. Оскар ангалзаж байгаад гэдэргээ хараад унаж орхино. Энэ үед Каишима Оскарын нөмрөгний дотор талаас сэжвэр болох чиглүүлэг бичээсийг олдог. Тэр дотор 3 сэжвэр байдаг. Эхнийх нь мэрэгэн хүний нойрсож буй ойд тэр уруулыг хараарай гэсэн байлаа. Нэгдүгээр дормын анд нөхөд ой мод бүхий газар руу бусдыгаа явахаас өмнө явна. Хоёр дахь нь усанд бүрхээгдсэн Диважингийн төвийг ажиглаж гэж бичсэн байдаг. 3 дугаар дормын анд нөхөд уг газар руу явна. Ашия Накацутай уулзах газар очиход Сано зогсож байдаг. Накацу энэ хоёрыг ойр таарамж муутай байгааг ажиглаад хоорондоо нь ярилцуулга төлөвлөгөө зохиосон нь энэ байлаа. Нөгөө хоёрт маань эвгэл байгаа бололтой. Ашия Токиод болсон үйл явдлаас болоод Саног харах болгондоо гимтэй юм шиг санагдаад түүнтэй таарах ярилцлагаас зайлсхийх болжээ. Тэгсэн Сано Ашияд хандан чи өөртөө ямар итгэлтэй юм бэ? Дэлхий чамайг тойрч иргэдэг гэж бодсон юм уу? Би чамаас болж буцаж өндрийн харайлтаар хичээлсэн гэж бодоо юу энэ төр юу гинвэ баахан юм л хэллээ. Түүний хэлсэн зүйлээс болоод Ашия улам л хэцүү байдалд орно. Тэгсэн Сано эргэлзсэн царай гаргаад чи яг бага хэмжээгээр нөлөөлсөн нь үнэн л гэж байна. Баахан хатуу үг хэлчихэд араас нь ийм үг хэлэхээр яах болж байна аа? Манай ихч бууж өгөлгүй ийм хачин үстэй юм байж яасан их зантай юм гээл хэрэлдэж өглөө нөгөө хоёр чинь. Нөгөө эвдрүүлэн нийлүүлэгч Накацу нь гайхсан байдалтай хоцорно. Сано дараа нь хэлсэн зүйлстэй санаа зовоод үлдэнэ. Нэгдүгээр дормынхан хайж нөгөө бичээсээ олно. 3 дугаар дормынхан усан оргилуурын ойр орчимд эрэл хайгуулын үйл ажиллагаагаа явуулж байлаа. Тэгсэн Оскар хүй хай тэнд нэг юм байна гэд газарт байсан зүйлийг автал 100 йены зоос байх нь тэр. Яасан үлэн амьдрал вэ энэ чинь одоо? Олсон мөнгөө хараад сууж байсан Оскарыг арын хүнэнд санаанд өгд үлгэхэд сохоршин биш завсюу гихчээр нүүрэн дээр нь чиглүүлэх бичээс нь алдсан байлаа. Одоо 2 дугаар дормынхан л ямар нэгэн чиглүүлэх бичээсгүй үлдэнэ.
Энэ үед Накао олон хүний хажууд харуулаагүй сүүлийн сэжвэр бүхий бичээсийг гаргаж ирнэ. Бичээст яг энд байгаа гэж бичжээ. Тэд ч юу юм болоо гэд бодож байтал Накацу автомат машинаас уух юм авах гэж байгаад нөгөө эрүүл хайгуул болсон бичээсийг нь олдог. Ашиягийн эцэг их буцах цаг болжээ. Ээж нь явахдаа найз залуудаа мэд хүргээрэй гэж хэлэхэд аав болон Ашия нар гайхаж хоцорно. Аав нь ч тийм юм байхгүй шүү гэсээр явна. Ээж нь нэг юм мэдрээд байгаа юм шиг л байгаа юм. Дормын хэд маань 3 хэсэг болоод эрдэнэс юу байж болох талаар толгоогоо гашилгаж суулаа. Гэтэл Ашия гаднаас суманд болсон бичээс авч ирсэн байлаа. Түүн дээр нь нэгнийхээ төлөө, нийтэн нэгнийхээ төлөө гэж бичжээ. Хүүгүүд үнийг юу гэж байгааг нь ойлгохгүй хэзүүдэж байхад Ашия тэдэнд утгыг нь тайлбарлаж өгдөг. Энэ бүх хугацаанд тусдаа биш, баг болж хамтран ажиллах ёстой байсан аж. Тэд өөрсдийн хиймтийг нийлүүлэн харахад Хибари гэсэн нэр байдаг. Хибари ба түүний найзууд сургуулийн замаар алхаж байтал гинэт газар хөдөлж буй мэт нүргэн болно. Сайн харуул эрдэнсийн төлөө нүдээ өгөхөөс буцахгүй залуус гүйн ирж байлаа. Тэд Хибарийг торин зогсож баахан юм болж байж сүүлийн сэжвэрийг олдог. Нөгөө мөн Хибарын сэгсээсэн юм л үлдэнэ. Тэгчээд бас би ч нүгэлтэй бүсгүй юмаа гэд байгаа юм аа. Дараагийн үзэгдэлд Сано дахин бэлтгэл дээрээ үсрэх оролдлого хийдэг. Гэхдээ энэ хэсэгт амжилттай газардсан хэсэг нь харагддаггүй. Нөгөө сүүлийн сэжвэр болох төгтөд дотор нэг зураг байдаг. Дээр нь эрдэнэс миний дотор байгаа гэж бичжээ. Сайн харуул арын ханыны зураг байлаа. Тэр зургийг холдуулахад ард нь сэв байрлуулсан байлаа. Нэгэд харуул нэг хуйлаас бичээс мөн 3-4 хувцас байлаа. Хэрв 3 дотор байрны удирдагчид нэгдэхгүй бол ахтим ирээдүй байхгүй гэж хуйлаас дээр бичжээ. Нөгөө эрэл хайгуул болоод байсан эрдэнэс нь ив наримдал байжээ. 3 ахлагчид өнөөх 4 хувцсыг өмсгөд гигийн харийг би мөрөөднө гэд байдаг дууны ахнар шиг л харагдаж байлаа. Энэ үеийн мод нь энэ байсан юм байгаа биз? Нэг гүнхтэй мэдэн 3 дормын хооронд ив наримдал тогтсон гэж бодож байвал тэр ёстой үлгэр юм шиг байгаа юм. Ахлагч нар маань ахлагчийн ахлагч бий болно гэд дахин хэрлэж эхэлсэн юм. За нөгөө Саногийн үсрэлт нь юу болсон бэ гэвэл тэр эцэст нь амжилттай газарджээ. Уг сайхан мэдээг сонссон Ашия Санороо гүйж очино. Ашия гомдонгой дуухаар чи намайг тэнд байлгаж өөрийнхөө үсрэхийг харуулахыг хүсээгүй хэрэггүй гэж асуухад Сано би чамайг зүгээр нэг бэлтгэл дээр биш харин жинхэнэ тэмцээний үеэр намайг хараасай гэж хүссэн юм гээд Ашияг тэрвэрнэ. Энэ үед л Ашия өөрийгөө түүнд дурласан гэдгийг олж мэднэ. Гэтэл энэ дүр зургийг Накацу олж харснаар энэ анги дуусна. 7 дугаар анги. Өчигдрийн тэврэлтээс хойш Ашия Саног харахаараа сандраад байдаг болжээ. Накацу Саногоос өчигдөр яагаад Ашиятай тэврэлцнийг тэвдэн барин асууна. Сано харин Накацуг тэврээд тэр чин зүгээр л найзуудын тэврэлт байсан гэж хэлэн түүнийг тайвшруулна. Сано бэлгэлээ хит шахуу хийснээс болж өндөр хэмээр халуурч эхэлнэ. Түүнийг өвдсөн сургаар халамжилж байгаа нэрийдлэр хүүхдүүд ээлжилж хүнжлөө тавьсаар байгаад бүр бүтээж алах шахна. Нөгөө өрсөлдөд байдаг Кагуразака хүртэл Сано гэрхээр ирсэн байлаа. Эрүүл саруу Санотой өрсөлдөж түүний рекордыг идэх хүсэлтэй байдаг гэдгээ Ашияд хэлдэг. Комари Накацуд үерхэх санал тавьдаг. Накацу шинэ харилцаанд орвол зүгээр ч юм уу. Тэглээж ирээдүйд бидний хүүхэд аав ээж нь хинбэ гэж төрөлдөхгүй амар гисэн шүү юм бодоод их л таатай саналыг нь хүлээж авдаг. Ашияд найз охинтой болсноо хэлэхэд баярлаж байгааг нь хараад Накацу жоохон гониглоно. Намба Тэножиг тийм хөрхөн найз охинтой байх ирэхгүй хэмээн бухимдана. Тэножи Намбаг найз охингүй байж хүнд зөвлөгөө өгөх дуртай гэж доромжсонд учир нь байлаа. Тэнд байсан найз охингүй хөвгүүд найз охинтой хөвгүүдийг буулгаж авахаар анхудаа бүх дормын хөвгүүд нэгдэж ажиллахаар болов. Накацу Комори хоёр анхны болцоогоо хийж байлаа. Цаг үе хатуу болж хөвгүүд дором дорохдоо найз охинтой эсгээ машинаар шалгуулж байж ордог болжээ. Найз охинтой хөвгүүдийг нэг нүдэрээ чарахгүй өшөглөөд хөөдөг болжээ. Накао Балайч нь Саногийн ханиадыг багасгах гээд архин дарсан өндөг өгчихсөн байдаг. Санаж байвал Сано жоохон дарих уучих бол үнсэлтийн маниак болчихдог билээ. Ашия сандраад өрөө рүүгээ очисон чинь Сано чинь эргэлээр ирсэн Кагуразакаг оцчихсан байдаг. Кагуразака хүн эргэх гэсэн биш их л юм үзлээ дээ хөөрхий. Ашия маань ойрд их л бодол давтах болжээ.
Учир нь Сано буцаад өндрөн хараал дээр хичээллэж ихэлсэн тул Америк явах хэрэгтэй юу үгүй юу хэмээн бодож толгоогоо гашилгана. Ашия Накацу Саног даатгана. Өөрийгөө Саногийн бэртэх шалтгаан нь байсан. Мөн түүнийг л буцааж спортод нь оруулахын тулд Америкаас ирсэн. Одоо миний хэрэг дууссан болохоор гэлүүгээ явлаа гэж хэлдэг. Накацу энэ шийдвэрийг маш ихээр эсэргүүцнэ. Тэр хоёрын харилцан яриаг Санооч мөн сонссон байдаг. Сано Ашияг хэрхэн ажиргалтайгаар нутаг буцаах талаар бодож байлаа. Осака ахлах сургуулийн дээвэр дээр жил бүрийн тогтсон нэг өдөр хосоороо гарвал хайр дурлал нь үрд бүтдэг гих домог бий. Өнөөдөр яг тэр өдөр нь тохиосон ч оройн хосуудыг дээвэрлөө очиход найз охингийн хөвгүүд тэднийг октод хөвгүүдээр нь хоёр хэсэгт хуваан салгажээ. Тэд найз залуусыг нь ямар ч хамаагүй аргаар айлгаж өргөтөж арчаагүй байдлыг нь октодод харуулж дээвэрлөө үргэлжлүүлэн хамт гарах хэсгийг нь асууцгаана. Накацу Комори хоёрын анхны болзооны үеэр Комори нэгэн хоолны газар руу орохыг хүсдэг. Гэвч тэр газар нь өмнө нь Ашия Накацу хоёрын хамт үйлчлүүлж байсан дурсамжтай газар байсан тул Накацу татгалзаж орондон дээвэр дээр гарахыг хүсдэг. Накацу бүх саадыг ямар ч асуудалгүй давж чаддаг. Болзоот хоёр маань дээвэр дээр уулзахад Накацугийн бие сүнс орсон байлаа. Домогт гардаг 50 жилийн өмнөх хос хоёрын охин нь 8 сарын 7-нд дээврээс унаж нас баржээ. Тэр охины сүнс Накацуд шүгэлж яг Коморид хүрэх гэж байхад Кайшима өөрийн далдын хүчээр сүнсийг зайлуулдаг. Комори ухаантай охин тул Накацу өөрт нь сайн биш гэдгийг ойлгож түүнээс холддог. Накацуг доорондоо ирэхэд Ашия аль хэдийн явсан байлаа. Түүнийг болиулаагүй гэж Саног буруутгаж ардаас нь өөрөө явдаг. Ашияг яг таксинд суух гэж байхад Накацу ирж аглах сургуулийн жилүүдийг хамт хөгжүүлэх хэмээн гуйна. Яг тэр үед Сано ирээд намайг мэргэжлийн тэмцээнд ортол чиний зорилго биелэх болоогүй гэж хэлснээр энэ анги дуустдаг. Дараагийн ангийг үзэхээсээ өмнө лайк сабскрайб дараарай хөрхнүүдээ. 8 дугаар анги. Энэ анги Ашия аав руугаа захиа илгэж буйгаар эхэлнэ. Захиандаа би сургуульдаа арай удаан сурмаар байна гэж бичснээс харахад тэр эндээ үлэхээр шийдсэн бололтой. Удахгүй тэр Накацутэй тааралдаж хамтдаа сургууль явахаар болно. Ангидаа нэг нэгнийхээ мөрөн дээр гараа тавьсан чигээрээ орж ирэхэд Сано тэднийг хардаж баг зэрэг дургутсан байдалтай харагдана. Ашия түүнээс яагаад ийм баргар царайтай байгааг асуухад Сано сулхан хоолоогоор түүний гард битгий хүр гэж шивнэнэ. Гэвч манай жаахан дүлийн Ашия үүнийг нь сонсож чадсангүй. Харин оронд нь яасан сарын тэмдэгч нь ирчихсэн юм уу гэж асуучдаг. Үүнийг сонсон Сано итгэж ядан гайхсан царайтай үлдэнэ. Орон нутгийн сайхан залуу шалгаруулах тэмцээн болох гэж байгаа тухай мэдээг хөвгүүдэд дуулгахад бүгд л баяр хөөр болцоож байлаа. Гэвч нэг харамсалтай мэдээ байгаа нь тэмцээнд сургуулиас ердөө 4 сурагчид оролцох боломжтой аж. Харин Оскар урьдын адил өөртөө итгэлтэй байлаа. Миний энэ үзэсгэлэнтэй царайг дэлхийн нийт харах цаг нь болсон хэмээн бардам хэлхэн тэр. Үнэхээр л өөртөө итгэлтэй хүн шүү энэ. 4 сайхан залуучуудын эхнийх нь Намба, дараагийнх нь Накацу, Сано, Ашия нар сонгогджээ. Бүгд 2 дугаар дормын залуучууд байсан тул бусад дормынхан боож өгөх шахна. Сано ийм утгагүй юмд орохгүй гэж их зан гаргаж байсан ч Ашия орох гэж байгаад их л санаан зовно. Ашияг дуудаж авчираад нүцгэн зураг авахар болвол яах гэж байна хэмээн чимээгүйхэн шивнэхэд нөгөөх нь сонссон юм алга. Саногийн оронд орох хүн сонгох болоход хартай Сано өөрөө орохоор гараа өргөнө. Сургуулийн дэд захирал удахгүй ганцаарч ялсан ярилцлага болох тухай мэдээ дуулгана. Хөвгүүд юуны тухай ярилцлага юм бол гээд тагнаж байхдаа хамгийн сайныг нь авч үлдээд мууг нь хайна гэсэн зүйл сонсдог. Ийм зүйл сонссон хэд маань сургууль хаагдах гэж байна гээд буун сүрдүүлэн болно. Хааштай ийм зүйл болох гэж байгаа болохоор доорм тус бүр ярилцлагад бэлдэж эхлэхэр болно. 2 дугаар дормын ахлагч Намба сайхан залуу шалгаруулах тэмцээний зураг авалтад явсан тул үлдсэн хэдэн юу хийх ёстойгоо ерөөсөө олж чаддаггүй. Харин 1-р дормын хөвгүүд компани ярилцлага шиг юм зохион байгуулна. Эхний хүн нь Тиножи. Бусад хөвгүүд нь жоохон өстэй байдаг болохоор ийм муу дүнтэй юм чинь ёстой тэнийг байхтай гих мэтэр баахан юм асууж байгаад эцэст нь Тиножид хаг нүдүүлдэг. 3 дугаар дормын амт нөхөд бүжийн шалгалт авч байдаг. Ахлагч Оскар нь би Холливуудын од болох хүсэлтэй гээд нэг хачин бүжиглэж үзүүлнэ. Хибари бас туслаад байгаамаа. Энэ хоёр ч наотадаг шүү. Сургуулийн 4 сайхан залуус маань зураг авалтын талбай дээр ирлээ. Накацу Ашия хоёр Ромео Жулиетийн хувцас өмсөд жүжиглэж байтал хартай Сано Ашияг аваад явна. Накацу Жулието гэж зэр үлдээнэ.
Хувцас сонгох цаг болоход Накацу Ашияд хөөрхөн яган дайсанд сонгож өгдөг. Тэгсэн Сано хайж нэг хар өнгөтэй цамц авчирч өгдөг. Хардаад байгаа ч юм шиг, хамгаалаад байгаа ч юм шиг сүүлдээ бүр Накацу Сано хоёр хэлэлдэнэ. Таарсан ч хоёр болдоо. Манай хэд зурагчин эгчид сайн загнуулж байгаа зургаад оруулна. Ашия нэг л болохгүй байлаа. Тэр үед зурагчин эгч сайн хүний толгой дотроо төсөөлөд үздэг гэж хэлнэ. Ашия Саногийн зүг рүү ширтгэхэд Накацу өөрлөө нь харж байна гэд буун баяр болно. Накацу Ашиятай зураг даруулах болоход Саногийн хардаж байгааг л харчих. Бүр барьж байсан баримлаа эвдэж орхино. Саногийн зургийг дарж байхад Ашия түүнийг хайрын харцаар харж байгааг Накацу хараад гониглож байгаа нь элтхэн. Сано ч бүр давраад Ашияг ханцуугийн цамц өмсгөд хүртэл харддаг боллоо. Намба эрэнгүүтээ 2 дугаар дармын залуусыг уриалан хандивын аян өрнүүлнэ. Халуухан залуус бол манай улсын үнэт эрдэнэ. Царилэг залуус мандан мадраг юу гинвэ баахан юм л хэлж байна. Тэднийг тоож байгаа хүмүүс нь эдгээр хөгшин хүмүүс. Ашия Накацу хоёр хандив гуйж байгаад Кагура Закатай таарна. Нөгөө хоёр ч учир шалтгаанаа хэлээд хандив гуйтал нөгөөх нь хөөрхөн өгöd байгаа юм аа. Манай хоёр хэсэг гайхсан ч баяртай байлаа. Гинэтгэл баахан охтууд гүйж ирээд Ашиягийн гарын үсгийг авна. Учир юунд вэ гэвэл нөгөө дөрвийн зураг алдартай сэтгүүл дээр нийтлэгдэжээ. 2 дугаар дормынхан цуглуулсан мөнгөө нийлүүлэхэд сэтэрхий зүүж авч хөрөхгүй мөнгө цугларчээ. Накацу Саног тэдэнд туслахгүй байгаад бухимдан тэр хоёрын дунд маргаан болно. Маргааш өглөөнд болоход сургууль даяар бүх хөвгүүд өнөөх сэтгүүл дээрх зургийг харсан байлаа. Тэд бүгд л энэ сэтгүүл дээр зураг даруулах хүсэлтэй байгааг Ашия анзаардаг. Эндээс түүнд нэг санаа төрдөг. Энэ нь сургууль хагдахаас өмнө бүх хөвгүүд дээрээ сууж байгаад зураг даруулах байлаа. Тэдэж дуртай наргагүй зөвшөөрнө. Ирэхгүй байх гэсэн санаач Ашиягийн гуйлтаар ирэхэд бусад сурагчид нь баярлана. Тэд жихэндээ гайгүй байж байгаад сүүлдээ хөл толгой нь олохгүй поз авч зураг даруулна. Нэг юм ойлгомжтой байгаа нь тэд энэ үедээ аж жаргалтай байлаа. Сургуулийн эмч дэд захиралд хөвгүүдийн зургийг үзүүлнэ. Тэдний зургийг харсан дэд захирал ерөнхий захиралтай утсаар ярьж хувийн уулзалт зохион байгуулах шаардлагагүй болсон гэж хэлдэг. Тэгсэн нөгөө сайныг нь сонгож яваад мууг нь хаяна гисэн нь Копений үрний тухай ярьж байжээ. Хөвгүүд сургууль хаагдаагүй гээд баярлаж байлаа. Тэгсэн Накацу Саногийн хажууд очиод би Ашияд хайртай. Тэгэд бас чи ялагдах болно гэж хэлнэ. Санооч тэднийг харж хэсэг сууснаар энэ анги дуусна. Дараагийн ангийг хурдан үзхийг хүсвэл лайк, сабскрайб дарж биднийг дэмжээрэй.